За сайн байцгаана. Одоо би энэ чинь нэг анимийн тайлбар буюу энэ суудлын найз маа ямар ядаргаатай буцаан бэ? Энийг цагаана гэдэг охин заяа ингээд тэр хичээлдээсэн юмсанд нь нэг хажууд нэг бацаа суудсан чинь тэр хичээл анхаарч чадахгүй байгаа юм л да. Нэг өдөр тэр балуурл аваад ингээд өрөөд эхэлж байгаа юм заяа. Тэгээд бүр сүхнээс дахиад амир авч байгаа юм да. Тэгээд тэр чинь энэ багш чинь амир штэ чамайг энийг хийж явал ална штэ гэсэн чинь чамайгүй бай гэсэн царай гаргаад би юу хийцэн гэсэн царай гаргаж байгаа юм да. Би зүгээр чамд анхааруулж штэ гэдсэн чинь ингээд балруулаа ингэж яагаад тэгснээр шугуун нэмээд ингээд бүр өртөм да. Энэ яаж ингээд хичээл анхаарах вэ гэжсэн чинь багш нь ингээд гараа амир чаг тавиад хөө цагаана юм юу вэ та гэсэн чинь ингээ босоод ингээ юмар хичээ багшээс юм ярьжсэн чинь тэр ингээс нь зочоод ингээ унгах шахсан. Тэгсэн чинь үхлийн арцаар гарч явж яах вэ? Энэ ямар миний бууруу биш дээ гэсэн юм шиг. Тэгээд энэ ашгүй унахаас нь хамгаалсан л хгүй. Тэгсэн чинь өөрөө унгаад юм да. Тэгээд тэр хүүшээ би алгалах чи яадын гээд унгаагаад тэгээд ингэсэн. Нэг явж ин яваад л яана ич солиудчтэй энэ ч юм уу та гэсэн чинь дархин дотор нь олж илаа гэж боддоо. Тэр ингээ ашгүйтэй гэж ингээ цэнхэр тавьсан чинь багш нь энэ ямар унтах гэж ирсэн үү гэсэн чинь үгүй хажуудаага энэ л бацаан байхгүй юу гэж заасан чинь бүх юмаа ингээд нууцсан байж яах вэ? Одоо ярин дараачийн өдөр нь энэ нэг амар олон содон зүйл хийгээд тэгээд тэр муу цагаан нэг ч одоо яах вэ? Тэр ингээд хар мянган юм хийгээд яа. Энэ яаж коллежид төгснөө? Тэгээд тэр мэдсэн чинь ингээд нэг юм авчираа тэгээд тэрийг онгойлгосон чинь даан мэдвэл мэдгүй. Тэгээд тэрийг ингээд амар чаг чимэг гарсан мэл да энийг хараа. Тэгээд бүр энийг харж байгаачлан ингээд амар чарж магсан болохоор хин гэдэг мэдгүй. Тэгээд цагаан чи хараад төсөөлөл орон дээр энэ хааныг ингээд урагчлаа. Тэгээд боол нь бүгдээр ингээд эсрэг нь болж ийн гээд ингээд төсөөлж ин заяа. Тэгээд гээд энэсэн чинь яад чинь нүг ингээд урвсан хүн нүг ингээд цэргүүдийг ингээд дайсандад сулдуулаад айдастай тулдуулж байгаа л гэж бодчих. Тэгээд энэ цаана чинь ингээд өөрөө ингээд нэг мэд чинь ингээд нүхтлээд бүр ингээд тойруулсан чинь ингээд зэргүүд нь тойруулсан л гэсэн үг шүү. Тэгээд энийг араа ингээд бүр тэр нь өөрөө ингээд зүхтж байгаа зөө хаана ёо энэ би энэ чи бас өөр зүгээр хийж чадахгүй зөө. Тэгсэн чинь хууч хаана ингээд тоолох тэтэнгүүгээрээд бусдууд нь баярлж байгаа. Тэгээд бүр уйлсан чинь ядж хахад энэ бас унтсан. Яад чинь тэгээд нөгөө хүн чи ирээд бүр биеэр нь ингээд өгж гинэ ингээд гიშгэж. Тэгээд энэ цаана чи яаж зүгээр чадахгүй билээ те. Тэгээд бүр ингээд балруулаа авч яагаад тэгээд няслаад. Тэгээд тэр хааны чинь зүгээр цонхоор шидэж өгч юм да. Тэр чинь ингээд зүгээр сууж чадахгүй. Яа би чамайг алдаа гэсэн үхлийн арцаар алд юм да. Яа би юу хийсэн гэсэн чинь би юу чигээгүй заяа. Дараачийн өдөр нь тэгээд ингээд ийсэн чинь ингээд яг хичээл хийж байгаа маяг гэсэн чинь зүгээр ширээгээ үржидэг нас. Тэгээд тэр цагаан чи энэ чинь бүтэхгүй мэн гэсэн чинь цүнхнээс хар мянган цэвэрлэгийн яваачаад энийг үүрж өгж гинэ. Тэгээд ингээд цэвэрхэн болоод ёо эшгүүдээ гэсэн чинь дахиад үрмээрэн гэсэн царай гаргаад 500-ын зоос гарч ирээд яа ингээд тэгсэн чинь ингээд тэгж байгаа ч юм шиг. Тэгээд тэр ингээд өөрийнхөө хавцаа өгөөд тэгээд тэр за зүгээр ах гээд өгөөд тэгээд буцаагаад өгөөд ёо ямар гоо төрчиг юм бэ гээд нэг мэд чи ингээд соронцлогдоод тэгээд үсэн ингээд тэгээд ёо би чам дахиад туслахгүй дээ гэсэн чинь үсийг нь хараачтээ. Дараачийн өдөр нь тэгээд ингээд мэдсэн чинь нэг хутагчиг ингээд тэгээд балруулаа ингээд өгж байгаа байх гэсэн чинь нэг амар хатуу юм дээр ингээд нэм кив гаргаад тамаг хийж байгаа юм байна л да тэр нь.
Тэгээ тэр ингээд нуугаад байна л да тэр шар үснэ. Ягаад тэр хүн ч ингээд дураараа авд юм байна л да. Тэгээ тэр ингээд ашгүй нэг юмаа дуусгаад ингээд юмаа нүуний гэрээд штэ тэгээ тэрийгэ хийж агаад яг хуурч бодрол юм хийгээл гэж байгаа. Тэгээ нөгөө шар банд чинь буруу бичгүүтэй тэрний юмыг нь авд юм да. Ингээд дураараа авчаад ингээд шидчихэж байгаа зөө ямар хэвэрэг болорлаа гэд. Тэгээ тэр нь ингээд ухаан алдчихж байгаа. Тэгээ тэр миний тамаа гэснээр нөгөөтг нь миний би юмаа биччихсангүй гэд хоёлаа гутарж байгаа юм да. Тэгээ дараагийн өдөр нөгөө нэг цагаанаа чинь ингээд нөгөө бинтэйгээ харсан чинь юм нэгчээд юм да. Тэр бүр шокнд орсон. Тэгээ нүуний ийм юмар ч нөгөө нэг өөртөө хувцас ч юм уу малгай ч юм уу ороод байдаг байхгүй харин зарим хүмүүс ингээд чихмэл ойдээ. Тэгсэн чинь нөгөөтгөн штэ бүр кактус ойцсон. Тэгсэн чинь нөгөө цагаанаа чи кактусын бодолд орцсон. Тэгээ нөгөөтг нь харангуутаа хараад би батил та гэсэн царай гаргасан. Нөгөө тэр нөгөө багшд хэлж байгаа юм нотлох баримтаа устгаад тэгсэн чинь тэр өглөө харцаа хараад тэгээ тэр айц ёо тэгээд бас ээжээс энэ нэг охин байгаа штэ тэр нөгөө нэг тэр хоёр үргэж байгаа маа гэж боддог юм даа. Тэгээд энэ штэ ингээд гомцсон юм унгацсан болохоор уучлаарай гэж хэлээд тэгсэн чинь яана тэр хоёр чинь ингээд үерхөгийн өстэй яхалт чинь тэр хоёр ингээд салцсан юм байх та гэд тэгээд тэр хоёр нэг юмаа олох гээд ингээд толгоогоо доош хийсэн чинь нөгөөний охин чинь тэр хоёр үсэлж чинь гэж бодоош. Тэгээд тэр одоо ёо олж чадсангүйгээ. Тэгээд тэрнтэй ингээд яриад тэгээд найзлах чоо хэлж ээжтэй хоёлаа сайн найзууд болё гэсэн чинь ашгүй дээ би тэрний хамгийн сайн найз нь болчлоо гэж бодсон байхгүй. Маргааш өглөөн дээр дахиад л нэг сони очирд юм да тэр нь бамбарууш. Тэгсэн чинь уртлынх нь хүүхдүүдээр нь явж идэм да. Тэгээд уяагийн татангууд нь яваад идэм л да. Тэгээд оргилд нь ирсэн чинь ямар хөөрхөн юм бэ гэсэн чинь тэр ирүүгээс их тэр унагчтай юм да. Тэгээд ашгүй нэг бариад тэр хоёрсэн чинь уртлын хүн тэрнлөө амар ширүүн харцараа. Ёо тэгсэн чинь гимгүү цагаал он бас л хараад тэр дахиад л гимгүү цагаана юм да. Тэгээд маргааш өглөөнийг автомат шалчилсан. Юу ашгүйд хичээлд анхаарч гэсэн чинь машины дөрвнүүд байд юм да. Тэгээд зам дээр дэг бүх юмыг ингээд дагаад хижсэн юм л да. Тэгээд унтсан. Урталтайгаад. Тэгээд тэр ингээд гутарсан байсан. Тэгээд олон өдөр турсан ингээд энэ ч яахгүй гэсэн чинь багш нь хэдийн юу юм гэсэн чинь надад хариулаад өгдөг л би энийг хийгээд өгье гэсэн чинь үгүй гэсэн чинь тийхгүй болж байгаа юм да гэсэн үг те. Маргааш өглөө цагаанаа ингээд халуурсан гинэ. Тэгээд ирээгүй. Тэгсэн чи тэр амар олон юм гаргаж байгаад нүуний бүх үдээстэй бүх нүуний байрлалдаг. Тэгээд тэр ингээд юу вэ гэд нүуний хагарлалтын юм зураг хантасан. Тэгээд яагаад энийг гаргаад байгаа юм бол гэдгийг нь ойлгоод энэ өөр хайртай цагаанаа санаад байгаа юм байна гэд өөрөөгөө шийтгэж байгаа юм байна гэж бодод байгаа байхгүй юу. Тэгээд дахиад яаргаа баагаад тэгээд тэргээ яана энэ ингээ ялхал ёстой. Үгүй бол энэ хоёрын relationship байхгүй болно гэд ингээ тэр ингээ амар авуурдаа машинаар тэрийг өргөлтөд бүхийг ингээ барь. Бүх чинь ингээ ялчтай юм да. Тэгсэн чинь тэрний сүнсэн юм байна гэд айт царайгаа бүжчихсэн. Тэгсэн чинь тэр хойноогоо хүүхэд нь тэр ашгүй нэг яллаа гэд гимшсэн царай гаргацсан юм шиг байлаа л дээ. Тэгээд тэр хоёрын ашгүй нэг relationship-ийг янзлаа гэсэн байгаа байхгүй юу. Ингээд энэ аниме дуусчихж байгаа юм да. За баяртай guys, баяртай. Дараа уулзах хүртэл баяртай.